За өдрийн мэнд манайхаа миний бичлэгийг үзэж байгаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол та нартай нэг биш хоёр оролцогчийг ярьж өгнө гэдгээр бол онцлогтой байгаа. За сүүлийн үед бол надад нэлээд хид хідэн комментууд бол ирээд байгаа. Ер нь ямар төрлийн комментууд ирээд байгаа вэ гэхлээр миний 600 паунд жинтэй амьдрал гэх нэвтрүүлэгт оролцож байгаа энэ оролцогчид ер нь хаанаас одоо санхүүгийнхаа их усүрийг бий болгодог вэ? Энэ хоол хүнстэй имчилгээний зардал за тэгэл дээрэс нь ер нь ингээд ажиглаад тахад нэрэл оролцогчид маань ингээд бүгдээрээ сэтгэл санааны асуудалтай гэрээсээ гардаггүй иймэрхүү оролцогчид бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ оролцогчид ер нь хаанаасаа санхүүгийнхаа их үүсвэрийг одоо бий болгоод байна. Ер нь одоо яаж амьдраад байдаг хүмүүс вэ гэх мэтчлэн надад бол хэд хэдэн комментууд орж ирсэн байхгүй юу. Тэгээд энэ комментуудад бол хариу өгч магадгүй гэсэн үднээс өнөөдрийнхөө хоёр оролцогчийг сонгоод та нартай ярьж өгч जैन. За энэ хоёр оролцогчийн хувьд бол ямар зүйлээрээ ижил төстэй вэ гэхлээр хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй мөн дээрэс нь гэр бүлийн тусламжгүйгээр ганцаараа амьдардаг ийм одоо хоёр оролцогч байгаа. Ингээд энэ хоёрыг бол та нартай ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ бичлэгт орцгоё. За нэвтрүүлэг маань эхлэхдээ 45 настай Ларри гэх нэртэй залуу нэгэн өглөөг эхлүүлж байгаагаар энэхүү нэвтрүүлэг маань бол эхэлдэг байгаа. За Ларригийн хувьд бол мэдээж энэ нэвтрүүлэгт орж байгаа шалтгаан нь ойлгомжтой тодорхой хэмжээний илүүдэл жинтэй. За тэр илүүдэл жингээс нь болоод эрүүл мэндийн өвчлөлүүд бол Ларрид үүссэн. За жишээлх юм бол астма, бамбай булчирхай, за мөн адилхан өмнөх дугаар дээр та нартай хэлжсэн амбертай адилхан лимфедема гэдэг өвчтэй. Нэг үзэгч маань болохоор энийг зааны өвчин гэдэг юм аа. Тэгээд Америкт нэлээд элбэг байдаг. Зааны өвчин гэж нэрлэдэг гэжсэн. Ингээд юу тоочод авах юм бол бүр барахааргүй маш олон хэмжээний одоо өвчлөлүүдтэй бие нь одоо маш ихээр өвддөг унтахтаа бол амьсгалын аппараттай унтдаг ийм залуу байгаа. Мэдээж түрүүний хэлсэнчлэн ганцаараа амьдардаг. Орой олон унтахтаа би маргааш сэрэх болов маргааш өглөөдөө би нүдэ нээх болов гэсэн маш сөрөг бодолтойгоор маш их айцтайгаар бол орой олон унтдаг гэж хэлжсэн. Ларри бол орноосоо босоод хамгийн түрүүнд яаж ээж агаад яаж би энэ өвдсөн байсан өдөрт нэг удаа шүршүүрт бол ордог. За шүршүүрээс гараад ирэхэд нь Ларригийн асрагч гэх нэртэй залуу бол гэрт нь ирсэн байсан. За Ларригийн хувьд бол ганцаараа амьдардаг. Тэгээд нэлээд илүүдэлжинтэй, өвчнөтэй, өөрийгөө бол асарч хамгаалж чадахгүй болсон учраас асрагч бол авдаг. За асрагч нь бол 7 хоногийн 7 өдөр ирээд усанд оруулах хоол ундыг нь хийж өгөх гэх мэтчлэн ер нь өдөр тутамд юу хэрэгтэй байдаг тэр зүйлийг нь 7 хоногийн 7 өдөр ирж ингэж хийж өгдөг гинэ. Тэгээд Ларригийн асрагчийг бол яг хаанаас санхүүжүүлдэг вэ? Хин цалингийг нь бол өгдөг вэ гэхлээр Америкийн нэгдсэн улсын засгийн газраас за Америкийн нэгдсэн улсын мужийн засгийн газар гэх мэтчлэн одоо засгийн газрын зүгээс хэрвээ тухайн иргэн ямар нэгэн иргэн өөрийгөө асарч хамгаалах чадваргүй өөрийгөө асрах боломжгүй гэх юм бол асаргааных нь асрагчийн цалингийн бол ингэж улсаас өгдөг юм байна. Гэхдээ зөвхөн заавал ингэж тодорхой хэмжээний мэрэгжлийн юм асрагч байх шаардлагагүй хэрвээ хүсэх юм бол хэн нэгэн гэр бүлийнх нь гишүүн нь одоо тэр асрагчийн мөнгийг аваад цалингийг нь аваад тэгээд гэр бүлийн гишүүний асарч хамгаалах юм боломжтой байд юм байна. За тэгээд Ларри бол тэгээд шүршүүрээс гараад ирэхэд нь аль хэзээний асрагч нь бол ирсэн байдаг. Ингээд асрагчтайгаа өглөөний цагаа уугаад ингээд нэвтрүүлэг маань бол үргэлжилдэг байгаа. 7 хоногийн 7 өдөр ирж асрахаас гадна 7 хоногийн 2 өдөр нь Ларриг одоо гадагшаа авч явж хүнсийг нь цуглуулж өөр одоо гадагшаа бусад ямар нэгэн хэрэгцээ шаардлага байх юм бол Ларриг бол авч гардаг. Энэ өдөр бол мөн адилхан Ларри одоо асрагчтайгаа гадагшаагаа гараад хүнсээ цуглуулж байгаа нь бол харагдсан. Тэгээд Ларригийн амьдардаг гэр нь 2 давхарт байдаг. Тэгээд 2 давхар учраас дээшээ доошоогоо гарахад маш их хэцүү, маш их өвдөлттэй бүр үнэхэрийн зовжиж Ларригийн хувьд бол шатаараа дээшээ доошоо арай гэж нэг юм 7 хоногийн 2 удаа гэрээсээ гардаг юм билээ. За тэгээд Ларригийн өнгөрсөн амьдралын талаар яриад ах юм бол Ларри дээрээ 3 эгчтэй айлын одоо ирэх хүү юм байна. Хамгийн бага ганц хүн учраас ээж нь бол бүр Ларригийн эдхийг хүссэн болгоныг нь Ларрид бол авч өгдөг байсан. Тэрийг идэх юм бол шууд ингээл тэрийг нь аваад өгчдөг ийм эрх таних байсан. Өсөж торноод сургуульд орох насанд болоод сургуульд орсон. За тэгээд сургуульд орсон хойноо бусдаас өөрийгөө арай нэг жоохон өөр гэдгийг бол анзаарсан гэж байгаа. Гэтэ энэ нь бол ерөөсөө тийм биеийн жин мэн тархалттай ерөөсөө холбоогүй. Ларригийн хувьд бол дислекси гэдэг онцлогтой юм байна. Дислекси гэдгийг ингээд тайлбарлах юм бол хүний унших, үсэглэх, бичгээд ингээд маш их хүндрэлтэй байдаг нэг юм онцлог байдаг гинэ. Одоо зарим хүмүүс эдгээр нас биеинд хүрсэн ч гэсэн ингээд хоёр үгийг холбоод уншихад маш их хүндрэлтэй байдаг те. Уншиж чаддаггүй, бичиж чаддаггүй иймэрхүү хүмүүс байдаг штэ. Энэ болохоор ерөөсөө тийм оюуны хомсдол те. Оюуны одоо чадваргүй, оюуны хомсдолтой гэсэн үг бол ерөөсөө биш. Үгийг ингээд үг үсгийг дараалалаар нь уншихад маш их хүндрэлтэй байдаг юм онцлог гэж байгаа байхгүй. Тэгээд Ларригийн хувьд бол сургуульд орсон хойноо өөрийгөө дислекси гэдэг те бусдаас нэг юм арай өөр уншиж бичиж чаддаггүй онцлогтой гэдгийг бол мэдсэн. Тэгээд бас нэлээд том болтлоо ер нь уншиж бичиж сураагүй гэж бол хэлжсэн. За тэгээд
сургуульд ороод те уншиж бичиж сурч чадахгүй бусад хүүхдүүдээс нэг арай өөр байгаад байсан учраас айгүй их юм төгших эмгэгтэй болсон. Нөгөө бас л адилхан амбарт тохиолдож исэн юм сэтгэл төгших эмгэгтэй болсон гинэ. Хэрвээ миний яриад байгаа амбарыг ойлгохгүй бол та нар маань өмнөх бичлэгийг маань үзээрэй. Тэгээд мөн адилхан яг ингээд амбартай адилхан тэр сэтгэл төгших эмгэгээ хоолоороо маш их ингэж орлуулдаг. Хоолоо идчихэж ингээд тайван болдог те. Ийм байсан учраас нөгөө хоолны аппетит нь маш ихээр өсөөд 10 наснда аль хизээний 90 кг бол хүрсэн байсан гэж хэлжсэн. За тэгээд сургуульд байх үед нь Ларигийн хувьд бол илүүдэл чингээс нь болоод нөгөө дислекси гэдэг онцлогоос нь болоод ер нь үе тэнгийн хүүхдүүд нь бол маш их ялгарлан гадуурхдаг байсан, дээрлэгдэг, бүүлийддэг байсан, маш их амаргүй цаг үеийг бол туулж ирсэн гэж Лари хэлжсэн. Нэг амар биш. Амаргүй байна одоо гэхдээ амар байгаагүй. Энэ үедээ Ларигийн хувьд бол одоо Христийн шашинтай байсан учраас 7 хоног болгоны бүтэн сайн өдрийг сүм дээрээ очиод сүмийн одоо цуглаан дээрээ дуулж өнгөрүүлдэг байсан. За яг тэр үеэрээ яг цуглаан дээрээ дуулж явах үеэр нь сүмийнх нь нэг таньдаг их чинь ирээд Ларигаас ингээд чи нэг арга хэмжээндээр дуулаад өгөөч ээ. Өөр нэг газар дуулаад өгөөч ээ гэсэн саналыг тавьсан гинэ. Тэгээд тэр саналыг хүлээж аваад яг тэр арга хэмжээндээр дуулж явах үеэр нь Лариг маш алдартай нэгэн хөгжмийн продюсер олж харсан. За тэгээд тэр хөгжмийн продюсер нь Ларигийн бүр авьяасыг гайхаад чи ч ёстой гоё дуулдаг залуу байна. Наадтай хамтарч ажиллаач ээ гэд хамтарч ажиллах саналыг тавьсан. Тэр продюсертайгаа нийлээд дуулж эхлээд дуучин болоод бас нэг хөөхөн те өөрийнхөө хүрээллийн хүмүүст ингээд танигдаж эхлээд өөрийг нь сургуульд дээрлэгдэг байсан хүүхдүүд нь ч гэсэн өөрийг нь гоё нүдээр харж эхлээд ингээд амьдрал нь сайхан болоод иржсэн чинь маш хэцүү зүйл бол тохиолдсон юм байна. За энэ нь бол юу болсон бэ гэхлээр Ларигийн нэг их чинь одоо Лариг 15 настай байхад нь хүүхэд төрүүлээд тэр хүүхдээ бүр Ларигийн нэрээр Лари гэж нэрлээд Лари ч гэсэн те тэрийг ингээд маш хөөрхөн бэлгшээгээд үеэлдүүдээ айгүй хайртай ингээд байсан чинь их чинь мансууруулга бодос хэрэгэлсэн үедээ өөрийнхөө нялх хүүхдийг одоо маш их уйлаад байсан учраас дууга болох гээд дэрээр одоо амийг нь таглаад ингээд амь насыг нь хөнөөсөн маш харамсалтай хэрэг бол Ларигийн амьдралд тохиолдсон юм байна. Тэгээ мэдээч тэр хэцүү хэргийн дараа Лари бол нөгөө өөрийнхөө үеэлдүүгийн оршуулганд нь очсон чинь бүр ингээд жоохон амтан байсан гэж аахгүй юу. Тэгээ тэр хэцүү хэрэг бол маш том цочрол өгөөд Лари өмнө нь иддэг байсан хэмжээнээсээ илүүгээр идэж эхэлсэн. Мэдээж биеийн жинэн ч гэсэн нэмэгцээрлсэн. Ингээд Ларигийн хувьд бол 20 наснда 226 кг бол хүрсэн. Тэгээд хэцүү одоо цочрол авсны дараа Ларигийн карьер нь ч гэсэн өндөрлөөд ингээд ер нь Ларигийн 20 нас бол нэлээд их хэмжээгээр эдсээр байгаад ингээд нэг л мэтгэд 30 нас хүрсэн байсан гэж бол Лари хэлжсэн. 200 гаруй кг болоод ирсэн учраас мэдээж амьдралын нөхцөл байдал нь доортоод орноосоо ч босгоход хэцүү болоод ерөөсөө л байшингийнхаа нэг өрөөнд нь ингээд амьдрдаг болчихсон байсан. Энэ үед нь Ларигийн амьдрал бас адилхан дараагийн одоо хэцүү зүйл нь бол тохиолдсон. За энэ нь бол юу вэ гэхлээр Ларигийн өөр нэг их чинь цусны бүлэн гэдэг өчнөр бол нас барсан юм билээ. Гэхдээ Ларигаас илүүтэйгээр ээжт нь маш их хүнд байсан. Тэгээд ээж нь бол охин нь нас барсныхан дараа цочролд ороод хүнд байдалд ороод сэтгэл санаагаар унаад ингээд 8хан сарын дараа мөн адилхан Ларигийн ээж нь ингээд нас барсан юм байна. Ингээд маш ойрхон хэцүү зүйл тохиолдсны дараа мэдээж Ларигийн нөгөө хоолны дуршил нь нэмэгцээр л байсан, эдсээр л байсан. Жинэн нэмэгцээр агаад бүр дээд зэгтээ хүрээд Ларигийн жинэн бол бүр 426 кг хүрсэн. Тэгээд энийг бол яг хуу амтантай зүүрлэхэд бол муухай л да. Гэхдээ одоо ингээд зүгээр ингээд амтнаар төлөөлүүлээд өөр ойрхон амьд биеттэй төлөөлүүлээд үзэх юм бол энэ нь бол ойролцоогоор одоо үхэр ч юм уу те нэг адууны хэмжээнд бол Лари хүрчээсэн гэсэн үг. 426 кг жинтэй хүн бол өөрийгөө асарна гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд мэдээж одоо энэ хүн өөрийгөө асарч хамгаалж чадахгүй юм байна. Энэ хүнд заавал тусламж хэрэгтэй юм байна гэд home attendant буюу нөгөө гэрээр нь асаргаа үйлчилгээ явуулдаг асрагчийг бол ингэж Ларид гаргаж өгсөн юм байна. За ингээд нөгөө гэрээр асардаг асрагч гэсэн олоод гэртээ ингээд асрагчаар асруулаад байдаг үедээ Ларигийн хувьд комонд ороод ухаан алдаад за энийг нь бол асрагч нь олж мэдээд ингээд нөгөө түргэн дуудаад эмнэлэгт хөвтөөд гэрээрээ ч хүртэл баг ингээд асруулах боломжгүй. Заавал эмнэлэгт нөхөн сэргээх эмнэлэгт эмчлэх шаардлагатай гэд ингээд 2.5 жил нөхөн сэргээх асаргааны төвд бол амьдарсан. Тэгээд Ларид бол ерөөсөө тэр асаргааны төвд амьдрах нь бол таалагдаагүй эмнэлэгт хөвтөж явах үедээ 45 кг бол яг өөрөөрөө хассан юм байлээ. За ингээд 45 кг хассан байх үед нь нөгөө эмнэлгийн эмчнэр нөхөн сэргээх асаргааны тэр төвийнх нь хүмүүс нь хоорондоо ярилцж ягаад Лариг нөгөө доктор навын хийгээд байдаг ходоодыг нь тайрах мэс засалд бол оруулсан. За ингээд ходоодоо тайруулах мэс засалд орсноос хойш Ларигийн жинэн нилээн буугаад бүр 136 кг бол хассан. Ойролцоогоор ходоодоо тайруулах мэс засал хийлгээд өөрөөрөө хасаад ингээд 200 гаруй кг-ыг бол хассан байгаа. Тэгээд одоо ходоодоо тайруулах хагалгаа хийлгээд ингээд жингээ хасаад явж явах үед нь Ларигийн
өөр нэг их чинь нас барчихсан. Тэгээд сайхан хоолны туршинд буугаад ходоодных нь хэмжээг багасгасан жижигхэн ходоодоо ахаад ингээд хоол эцээр байгаад сунгацчихсан. Тэгээ одоогоор бол Ларри яг хэдэн килограмтай байгаагаа мэдэхгүй. Гэхдээ ходоодоо тайруулснаас хойш ер нь бол ходоод нь сунаад маш их хэмжээгээр жин нэмсэн гэдгийг л одоо мэдж байгаа юм. Бусад оролцогчдыг бодвол ер нь бол өмнө нь ходоо тайруулах мис засал бол хийлгэж исэн. Энэ удаа бол 2 дахь удаа мис засал хийлгэх хүсэлтэй байгаа учраас доктор Нав эмчтэй уулзахаар бол удахгүй явж байгаа. Ларригийн хувьд бол ер нь асаргааны төвөөс тусдаа гарья, ингээд тусдаа амьдрья гэж шийдээд ингээд өөрөө ганцаараа амьдарч эхэлсэн. За гэхдээ ажил хөдөлмөр эрхлэхгүй хэвээрээ байгаа. Өөрийг нь одоо асарч халамжлах энэ нэгэн бас хэрэгтэй байгаа штэ. Тэгээд энэ бүх зарлыг одоо засгийн газраас олгож болдгийм байна. Гэхдээ энэ яг нэвтрүүлгийн үеэр бол Ларри те өөрийгөө би ингээд засгийн газраас мөнгө авдаг. Би одоо ийм санхүүгийн орлоготой энэ төр гэж бол ерөөсөө яриаггүй. Гэхдээ мэдээж одоо хөдөлмөр эрхэлдэггүй асаргаа шаардлагатай ийм хүмүүсийг бол хөгжлийн бэрхшээлтэй гэсэн одоо ангилалд оруулаад сар болгон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс засгийн газраас мөнгө авна. Дээрээс нь Америкт болохоор засгийн газраас бас бага орлоготой иргэдэд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байрны хувьд бас юм хөнгөлөлт үзүүлж болдог гинэ. Түрээсийн байранд амьдардаг байлаа гэхэд түрээсийн байрных нь одоо тодорхой хэмжээг нь төлдөг ч юм уу те иймэрхүү одоо хөнгөлөлт бол үзүүлж болдог. Дээрээс нь манай улсад бас байдаг шүү дээ. Хүнсний талон гэдэг тодорхой хэмжээний үнийн дунд ингэж хүнс сар болгон авч болдог ч илүү нэг юм хүнсний толон гэд байдаг шүү дээ. Гэх мэтчлэн иймэрхүү хөнгөлөлтийг бол засгийн газраас авч болдгоо. Тэгээд эдгээр хөдөлмөр эрхлэхгүй ч гэсэн ганцаараа тусдаа гараад асрагчаар өөрийгөө асруулад ингэж амьдрах боломжийг бол бас засгийн газраас бүрдүүлсэн байдгийн байна. За Ларригийн хувьд бол мэдээж доктор Нав эмчийн амьдардаг мужаас бол нэлээд хол амьдардаг. За тэгээд ойролцоогоор 26 цаг жолоо барьж иж тэр доктор Навын одоо амьдардаг мужид нь бол хурж очно гэжсэн. Зөвхөн доктор Навтай уулзаж одоо зөвлөгөө авахын тулд 3 өдөр жолоо бариад ингэж явж байгаа. За Ларриг явахт нь бол хэн туслах вэ гэхлээр Ларригийн нэг сайн найз нь одоо 3 өдөр жолоо бариад ингээд тэр газар нь бол хүргэж өгөх юм байлээ. За очсныхоо дараа хамаатан саднууд нь яг тэр Хьюстон хотод бол амьдардаг. Тэгээд очсон хойноо бол таньдаг хүнтэй. Очихын тулд бол тусламж хэрэгтэй. Тэр туслаж байгаа хүн нь бол одоо өөрийнх нь Ларригийн найз нь. За ингээд асрагч нь бол Ларриг өдөж өгөөд хамаг юмыг нь бэлдээд ингээд найз нь жолоогоо бариад Ларри бол доктор Навтай уулзахаар бол явдаг байгаа. Явж явах үедээ замдаа бол Ларригийн бие нилээн муудсан. Ялангуяа сүүлийн өдөр нь бол Ларригийн бие бүр нилээн муудаад нөгөө нэг лимфедема гэдэг нөгөө зааны өвчин гэдэг нэртэй хавдсан хөөцөн юм хөлн бүр гал асж байгаа юм шиг, галаар шатааж байгаа юм шиг маш их өвдөөд байна. Тэгээд Хьюстон хот руу явж явах үедээ эмч рүү заалгаад миний бие бүр үнэхээр өвдөөд байна. Миний хөл ингээд өвдөөд маш хэцүү байна гэд эмчтэй холбогдоод. Тэгээ эмч ч гэсэн за ер нь бол тэгээ маргаашийн уулзалт, маргаашийн цагт ховлолт гэлтгүүгээр шууд ингээд эмнэлэг дээр хүрээд ирье. Чиний биеийг чинь үзээд өгөө гэд. Ингээд Ларри анх удаа доктор Навтай бол арай нэг төлөвлөсөн цагаас өмнөх өдөр нь бол уулздаг байгаа. Эмчтэр уулзаал те хамаг учир байдлаа хийлээд ингээд өмнө нь бол ходоодны хагалгаа хийлгэжсэн. Гэхдээ одоо ингээд ходоод маань буцаад сунгацсан. Дээрээс нь Ларригийн хувьд бол нөгөө лимфедема гэдэг хөлний ингэж бүр хавнгаа ахуулах хагалгаанд бол орж исэн. Гэхдээ буцаад нөгөө жин нэмэгдсэн учраас хавн нь буцаад ингээд нэмэгдээд Ларригийн хөл нь бол буцаад ингээд хавгнаад одоо бол бүр маш ихээр өвдөөд бүр хэцүү болоод эмчтэй бол уулзж байгаа. Тэгээд ийм мис засалд орж исэн. Ийм зовлон үдсэн. Надаа ингээд туслаач ээ гэд бүр ингээд үнэхэрийн гуйдаг. Тэгээд Ларригийн хувьд бол би бол юу байсан хийнэ. Яаж зовсон байсан хамаагүй дахиж одоо хагалгаанд ормоор байна. Дахиж та надаа хагалгаа хийгээд өгөөч ээ гэд эмчээс бол асууж байгаа. Тэгээ энэ үед нь бол эмч юу гэж хариулдаг вэ гэхлээр тэ жингээ хасахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг бол чи мэдж байгаа. Хоолоо багасгах хэрэгтэй. Тэгээ чи яагаад хоолоо багасгаж чадахгүй байгаа юм бэ? Хэрвээ чи хоолоо багасгаж чадахгүй, жингээ хасаж чадахгүй бол би ерөөсөө чамд хагалгаа хийхгүй. Яагаад гэвэл чи өмнө нь нэг хагалгаа хийлгээд тэгээд бүтлгүүтцэн тэ. Ахаад би чамд хагалгаа хийсэн чинь ахаад бүтлгүүтжүүл яах юм бэ? Чи бол хамгийн түрүүнд мэдээж доктор Навын хэлэх зүйл нь бол жингээ эхлээд хасаад ирээ. Эхлээд надад те чи жингээ хасаж чаднаа гэдгээ батлаа гэж бол Ларрид хэлсэн байгаа. Тэгээд доктор Навын хувьд бол Ларриг 22 кг хасаад ирээ. Хэрвээ тхиим бол би чиний хагалгаач нь хийж өгье гэж бол доктор Нав хэлсэн байгаа. Энэ үедээ бол Ларригийн биеийн жинг бол мэдээж хэмжиж үзсэн байгаа. Ларри бол хагалгаанд ороод нилээн жингээ хасаж явж байгаа. Тэгээ буцаж одоо хэдэн килограмм нэмснээ ерөөсөө мэдэхгүй байсан. Энэ үед нь биеийн жинг нь үзэхэд бол Ларригийн биеийн жин 294 кг. Бараг л 300 кг бол болсон байсан. Доктор ч хэлэх үгээ хэлээд те жингээ хасаад ир хэрвээ жингээ хасаж чаднаа гэж батлах юм бол би одоо чиний хагалгааг хийж өгье гэд ингээд явуулдаг байгаа. Ларригийн хувьд бол буцаж Нью-Йорк муж руу яваагүй. Өөрийнх нь одоо хамаатан садан авга их чинь яг тэр Хьюстон хотод байдгаа. Тэгээд би Хьюстон хотод энэ хамаатны да үлдээд ингээд хэрвээ миний биеийн жин хасагдаад хэрвээ эмч одоо надад хагалгаа хийж өгөхөөр батлагдах юм бол би одоо Хьюстон хотод
байр олох боломжтой гэж аахгүй. Яг гэвэл эрүүл мэндийн асуудлаар одоо нүүж ирж байгаа учраас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй одоо байр түрээслэх боломжтой. Эхлээд 1 сар одоо нагаз ихчиндээ сайхан жингээ бариад, жингээ хасаад, хагалгаа хийлгэхээ батлуулаад дараа нь Хьюстон хотод байр олоод ингээд цаашдаа амьдрья гэсэн төлөвлөгөөг бол лайрыг гаргадаг байгаа. За ингээд лайргийн хувьд бүхэл бүтэн 1 сар яг өөрийнхөө нагаз ихчинд бол амьдарсан. За мэдээж лайргийн хувьд бол тий өөрөө одоо хоолоо хийгээд идэх боломжгүй, өөрийгөө асрах боломжгүй учраас тодорхой хэмжээнд өөрийнх нь нөгөө хамаатан садан нагаз ихч нь бол тусалж ийсэн. Гэтэ яг тэр сарын төгсгөл ингээд 1 сар бүтэн байсны дараа яг лайргийн хамаатнууд нь лайрыг бол ямар зүйлийг хилдэг вэ гэхлээр бид нэр бол цаашдаа чамтай хамт амьдарч чадахгүй нэ. Гэтэ бол ингээд чамаас болоод ч юм уу те чиний ингээд асаргаанаас болоод энэ төр гэж бол ерөөсөө хэлээгүй, зүгээр л бид нар ингээд айгүй олуулан амьдарч байна, айгүй олон хүүхэдтэй. Тэгээ цаашдаа бол чи одоо энд амьдрах боломжгүй гэдгийг бол нагаз ихч нь лайрыг хэлдэг байгаа. Тэгэхээр лайргийн хувьд бол жингээ хасахгүй бол болохгүй. Хэрвээ жингээ хасахгүй бол одоо нагаз ихчинд ээж байж чадахгүй, байраач олж чадахгүй ингээд маш хэцүү байдалд орох нэ. Тийм учраас би бол заавал жингээ хасах ёстой, заавал 22 кг хасах ёстой юм байна гэд. Ингээд дараагийнхаа эмчийн үзлэгт бол нагаз ихчтэйгээ ирж байгаа. За энэ үед бол аль хэзээний 22 кг хасаад ойролцоогоор бол нэг 270 кг-тай болсон байх ёстой шүү дээ. За гэтэл дараагийн эмчийн үзэлгээр лайргийн жин нь бол яаж өөрчлөгдсөн бэ гэхлээр зөвхөн 4 кг л хассан. 294 кг-аас 290 кг л болж өөрчлөгдсөн. Тэгээд ерөөсөө зорилгодоо хүрээг учраас мэдээж эмчийн хувьд бол хагалгаа хийж өгөх боломжгүй гэсэн зүйлийг бол хэлсэн байгаа. Тэгээд 22 кг хасаагүйгаа мэдээд 4 кг хаснаа мэдээд лайрыг бүр толгоогоо бариад үнэхээр хуйлжсэн. Тэгээд яалтчгүй 4 кг л хассан байгаа учраас хагалгаач хийлгэх боломжгүй, Хьюстон мужид үлдэх боломжгүй, буцаад заавал өөрийнхөө муж руу явж иж одоо тэнцэнэ байх шаардлагатай болчтой. Буцаад өөрийнхөө мужид очоод өөрийнхөө гэртээ өөрийнхөө тэ хоолыг өөрөө хянаад ингэж дахин 1 сар болсны дараа буцаж доктор Нав дээр Хьюстон хот руу эмчийн үзлэгт орохоор бол явах гэж байгаа. За гэхдээ энэ үед нь бол найз нь ерөөсөө туслах боломжгүй. Тийм учраас ганцаараа онгоцоор Хьюстон муж руу бол яваад 5 дахь сарынхаа одоо эмчийн үзлэгт бол ордог. Тэгээ энэ үед бол тэ хэрвээ 22 кг хассан байх юм бол хагалгаанд орох боломжтой. Тэгээ тийм учраас үнэхээр горилго тэгээд одоо үнэхээр одоо 22 кг хассан байгаасаа гэж залбирсаар агаад эмнэлэгт бол ирдгээ. Тэгээ эмнэлэгт ирээд жингээ үзэхэд нь лайргийн жин бол 17 кг болж хасагдсан байсан. Нийт одоо хасан килограмм бол 17 кг. Эмч бол хэрвээ чи өмнө нь ходоо тайруулах мэс хасал хийлгэжсэн бол ойролцоогоор сарын дотор 22 кг хасах ёстой. Гэтэл чи ингээд 2 сар 3 сар болж байхад дөнгөж 17 кг хассан байна. Ер нь бол тэ чи жоохон хичээх хэрэгтэй байна. Ерөөсөө 120 паунд хасаад хүрээдрээ гэж бол лайрыг даалга өргөдөг заяа. За 120 паунд нь бол ойролцоогоор 54 кг. Нийт 54 кг хасах юм бол би чамд хагалгаа хийж өгөх боломжтой гэж бол хэлдэг. За ингээд дахин 1 сар өнгөрөөд лайргийн хувьд бол ахиад Хьюстон хот руу ерөөсөө явж чадаагүй, ганцаараа тэгээ зардал өндөр, тийм учраас явж чадаагүй. Гэхдээ хоолны дэглэмээ бол барьсаар байсан. Ингээд дараагийн сард нь Хьюстон хот руу явахгүйгээр өөртөө ойрхон эмнэлэг дээр очоод биеийн жингээ үзүүлээд ингээд доктор Навтай бол утсаар ярьдаг байгаа. За энэ үед бол лайргийн биеийн жин нь 265 кг болж хасагдсан байсан. Ойролцоогоор 30 кг-ыг бол хассан. Гэхдээ энэ нь бол мэдээж доктор Навт бол ерөөсөө хангалтгүй дахиад 18 кг хасаа, дахиад одоо чин хасаа гэсэн даалгаврыг бол өгсөөрлөсөн. Өсдөг сар дээрээ бол лайргийн хувьд ерөөсөө тэр чигтээ гэрээ аваад Хьюстон хотод амьдрахаар доктор Навтай ойрхон байхаар бол нүүж байгаа. Хагалгаа хийлгэх ямар ч баталгаа авахгүй, хагалгаа хийж өгнө гэж бол доктор Нав хэлээгүй. Хэдийгээр одоо эмч надад зөвшөөрөл өгөөгүй ч гэсэн надад бол энэ нь арай зөв юм шиг санагдаж байна. Би одоо Хьюстонд л ирчих юм бол яг алах гээд байна гэд. За ингээд Хьюстон хотод бол нүүж ирсэн. За нүүж ирснийхээ дараа эмчтэй уулзаад биеийн жингээ үзэхэд 9 сарын дотор нийт 54 кг-ыг хассан байсан. Нөгөө хамгийн анх эмчээс шаардаад байсан 54 кг-ыг бол хассан байсан. Гэхдээ эмч бол юу хүссэн бэ гэхлээр өмнө нь ходоодны хагалгаа хийлгэжсэн учраас чи бараг сарын дотор 20 кг хасах ёстой. Гэтэл чи одоо бараг 9 сарын дотор 54 кг хассан учраас энэ нь хангалтгүй байна. Тийм болохоор ахаад 3 сар хичээгээд 26 кг хасаад ирээ. Тэгээд яг 1 жилийн дараа чамд одоо хагалгаа хийж өгье гэсэн зүйлийг бол лайрид амладаг байгаа. Тэгээд лайрич гэсэн те үнэхээр би хичээнэ. Одоо үннээс өөр арга байхгүй. Би үнэхээр амьдралаа өөрчилмөр байна. Би ингэж цаашдаа амьдрмааргүй байна. Ингээд хэдийгээр доктор Нав эмч бол лайрид хагалгаа хийхийг зөвшөөрөөгүй ч гэсэн лайри бол өшөө цаашдаа хаснаа. Доктор Нав эмчээр 2 дахь ходоодныхаа хагалгааг хийлгэнэ. Би чаднаа гэд энэхүү дугаар маань бол дуустдаг байгаа. За лайригийн хувьд бол яг энэ нэвтрүүлгийн үеэр хагалгаа хийлгэж бол амжаагүй. Миний ойлгосноор бол яг энэ миний 600 паундын амьдрал гих нэвтрүүлэг нэг оролцогчийг
нэг жил л одоо ингэж ойр ойрхон очоод зураг авалттай амьдралын өөрчлөлтүүдийг ингээд сар болгон бичиж аваж ингэж харуулдаг. Тэрнээс хойш заавал одоо хагалгаа хийлгэснийхэн дараа заавал одоо хагалгаа хийлгэж ингэж дугаараа дуусгана гэсэн зүйл бол байдаггүй. Тэгээд яг энэ дугаарыг бичиж явах үеэр бол Ларигийн хагалгаа хийгдэж бол амжаагүй. Гэхдээ 2020 онд одоо цацагдсан 2021 онд зураг авалт нь явагдаад за ингээд 21 онд зураг авалт нь явагдсны дараа 22 онд яг хагалгаанд орсон юм байлээ. 2 дахь ходоод хариулах хагалгаанд. Ингээд ходоод хариулах хагалгаанд орсны дараа нийт 45 кг-ыг нэмэж бол хассан. Хагалгаа хийлгээж ингээ хасны дараа ийм өөрчлөлтийг гаргаад нэлээд ахиц дэвшилтэй ингэж өөрчлөлттэй явж агаад харамсалтайгаар 2023 оны 6 сард төрсөн өдрөөсөө 3 хоногийн дараа 49 наснда нас барсан. За тэгээд гэр бүл ойр дотны хүмүүс нь бол хэлэхдээ зүрхний шигдээсээр нас барсан гэсэн харамсалтай мэдээллийг бол олон нийтэд хүргэжсэн. Харамсалтайгаар 23 онд хэдийгээр нас барсан ч гэсэн ер нь амьдралынхаа сүүлийн жилүүдийг одоо өөрийнхөө хүснээр өөрчлөгдөөд 2 дахь хагалгаанд ороод ингээд хичээгээд амьдрсан нь бол маш гайхалтай санагдаж байгаа. Тэгээд ингээд энэ бол миний одоо өнөөдрийн ярих та нартай ярьсан эхний оролцогч байлаа. За одоо бол та нартай 2 дахь оролцогчоо ярьж өгөх гэж байна. 2 дахь оролцогчийн хувьд бол эмэгтэй хүн байгаа. 2022 онд мөн адилхан Ларитай нэг сизонд оролцож байсан. Гэтэ өөр дугаар дээр ингэж оролцож байсан 2 оролцогч байгаа. За ингээд та нартай 2 дахь одоо ярьж өгөх хүнээ бол танилцуулъя. За энэ хүнийг бол Лейси гэдэг. За Лейсигийн хувьд бол бас л мөн адилхан одоо илүүдэл жинтэй тэрнээсээ болоод маш олон төрлийн өвдөлтүүдийг бол ингэж мэдэрж байгаа. За Лейсигийн эрүүл мэндийн өвчлөлтүүдийг бол дурдах юм бол чихрийн шижин, за тэгээд өвдөг те, үе мөч бол маш их өвддөг. За мөн дээрэс нь холестериний хэмжээ маш өндөр гэх мэтчлэн эрүүл мэндийн ийм өвчлөлтүүдтэй. Тэгээд тэрнээсээ болоод чихрийн шижингээс нь болоод ялангуяа өглөө болгон өвдөг нь маш их хэмжээгээр өвдөж сэрдэг. Ингээд өмнө нь мэдэржсэн өвдөлтүүдээс хамгийн амар хэмжээгээр чихрийн шижин гэдэг өвчин бол ингээд намайг өвтгөж гинэ гэж бол Лари хэлдэг байгаа. За Лейсигийн хувьд бол нэлээд олон жил бол ганцаараа амьдарсан. Гэтэ Лари шиг ингээд хин нэгэн асрагч ч юм уу те өөрийг нь асарч хамгаалах хин нэгэн байхгүй. Яг л өөрөө ганцаараа ингэж амьдардаг. Тэгээд Лейси бас өөр юу ярьдаг вэ гэхэлэр ганцаараа амьдарч явах үедээ бараг 7 жилийн турш өөрийнхөө тэр эмзэг хэсгийг бараг ингээд арчилж чадахгүй, өөрөө ингээд гар хүрхгүй, арчилж чадахгүйгээр ингээд 7 жил явсан. Гэхдээ одоо бол ерөөсөө тийм байхгүй. Одоо бол найз залуу маань надад тусалж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд Лейсигийн хувьд бол найз залуутай. Гэхдээ найз залуутайгаа танилцаад дөнгөж 1 сар болж байгаа гинэ. За найз залуутайгаа бол яаж танилцсан бэ гэхлээр онлайнаар нэг юм Мексик болзооны сайт дээр бол найз залуутайгаа танилцаад тэгээд одоо бол найз залуу нь маш их тусалдаг, хоолунд хийж өгдөг, тэр битгий хэл өөрийнх нь гар хүрхгүй хэсгийг нь угааж хүртэл өгдөг ийм одоо халамжтай найз залуутай гэж бол Лейси танилцуулж исэн. Энэ хоёрын хувьд бол болзооны сайт дээр дөнгөж танилцаал тэгээд тэр өдрөөс хойш ерөөсөө өдөр болгон бие биенийгээ харддаг болсон, өдөр болгон бие биетэйгээ уулздаг болсон гинэ. Тэгэл нэрэл одоо Лейси өглөө босоод өөрийгөө арчлаад чадхаараа юмнуудаа хийгээл ингээд орон дээрээ суунгууд найз залуу гэдэг нэг залуу ороод ирсэн заяа. За найз залуу нь бол ер нь баг өдөр болгон Лейсид хоол хийж өгдөг. Тэгээд бас арчлах, бас бусад зүйлс нь бол тус болдог. Тэгээд Лейсигийн найз залуу хэлэхдээ би бол угаасаа айгу халамжтай, хин нэг асарч хамгаалах дуртай хүн. Тэгээд заримдаа бол тэгээд Лейсигийн одоо гар хүрхгүй хэсгийг нь хүртэл ингээд угааж өгдөгөө. Би бол Лейсиг маш гоё жаргалтай байх дуртай. Надаа ерөөсөө тийм жим юм бол хамаагүй. Хэдэн килограмтай байх, хэр том байх нь бол ерөөсөө хамаагүй гэж бол Лейсигийн найз залуу нь хэлжсэн. За Лейси бол ер нь нилээн хоолнд дуртай. Ер нь Лейси бол хэлэхдээ энэ дэлхий дээр ер нь юунаас илүү хамгийн гоё мэдрэмж бол хоол идэх. Хоол идэх мэдрэмжийг баг орлох гоё мэдрэмж байхгүй гэж хэлжсэн. Тэгээд Лейсигийн найз залуу нь бол гаднаас орж ирээд шууд хоолунд хийгээд Лейсид туслаад ер нь чадах хэмжээгээрээ өдөрч ер нь хоолундыг нь хийж өгдөг. Асаргаа үйлчилгээг нь бол ер нь найз залуу нь ихэнх хэсгийг нь бол хийдэг юм байлээ. За Лейсигийн бага насны талаар ярих юм бол Лейси мөн адилхан айлын бага, дээрээ нэг ахтай, нэг эгчтэй. Тэгээд гэр бүлийнхаа талаар ярихдаа Лейсигийн ах нь бол те айлын ингээд хамгийн хайртай хүүхэд, айлын ганц хүү, хамаг ингээд анхаарлыг авдаг. Лейсигийн эгч нь болохоор амар царайлаг, хөөхөн ийм охин байдаг. Тийм болохоор те угаасаа л ингээд хүн болгон хайртай, хүн болгон ингээд дуртай. Миний хувьд болохоор ерөөсөө ингээд ийм өргөмөл юм шиг. Айгуу юм тустай, айгуу юм өөр өссөн. Ер нь аав ээжтэйг бол нэлээд тийм хол харилцаатай, дотн харилцаа бол байхгүй гэж бол хэлжсэн. За Лейсигийн ээж нь яг нэвтрүүлгийн үеэр бол маш богинохон ярилцлага өгөөл тэгэл алга болсон. Өмнөх одоо оролцогчдын ер нь гэр бүлүүд нь бол тийм оролцогчдын талаар ярихдаа ингээл өөстө тэр минь тийм хүн, ийм хүн ингэж өссөн гэж нэлээд дэлгэрэнгүй ярьдаг штэ. Гэтэл Лейсигийн ээж нь бол Лейсигийн талаар ярихдаа юу гэж ярьсан бэ гэхэлэр би бол Лейсиг одоо санаандгүй олсон. Санамсаргүй бүр ингээд жирэмсний хамгаалттай байх үед маань Лейси ингээд олдсон юм аа. Үнэхээр санамсаргүй
хүүхдээ гэж бол бүр ээж нь хэлж байгаа байхгүй юу. Тэгээд lazy хүүхэд байхад нь ээж нь бол чи бол миний одоо санаандгүй хүүхэд штэ. Санаандгүй байхад олцсон хүүхэд штэ. Энтэр гэж бас ингэж хэлдэг байсан нь lazy-г бол маш ихээр сэтгэлээр унгааж байсан. Түр нь одоо lazy-гийн гэр бүлийнхэн те lazy одоо хоол унд авч өгөх, амттай юм илүү ихийг авч өгөх гэхээсээ илүүтэйгээр эсэргээрээ баг lazy-гээс хоолыг нь нуудаг ээж нь бол ер нь л хоолыг нь аль болох хориглох гэж маш үздэг байсан. Гэтэ ерөөсөө амжилт олдоггүй lazy бүр ингээд яаж хийж яагаад ямар ч аргаар баг хамаагүй ингэж тэр амттай зүйлийг нь олж идэх тийм хүсэлтэй байдаг тийм хүүхэд байсан гэж ээж нь бас хэлж исэн. Ер нь би энэ жингийн хувьд 6-аас 7 настай байхдаа нэг 54 кг нэг тийм бас нэг өндөр биш гэхдээ бас 6-7 настай хүүхдийн хувьд бол 54 кг бас нэг хөөрхөн юм бондгор хүүхэд байсан байхгүй юу. За ингээд мэдээж нөгөө хоолны дуршил нь үргэлжлээд гэр бүлийнхэн ч гэсэн хоолыг нь хориглох гэж үзээд нэг иймэрхүү байдалтай бол ингэж явдаг байжгаад 10 настай байхад нь lazy бас нэгэн хэцүү зүйл тохиолдсон. За энэ нь юу вэ гэхлээр 10 настай байхдаа хөршийнхөө нэг хүүхэдтэй lazy-ийн хувьд бол ингээд найзалдаг тий хөөрхөн найзууд байсан. За гэтэл тэр найз нь нэг өдөр гэртээ дуудаад чи ингээд манад ороод ирээч чи ер нь манайх руу орооч гэд lazy-г дагуулад гэртээ орсон гэж байхгүй юу. Тэгээ гэртээ орох үед нь нөгөө найзынх нь хөрш найзынх нь ах нь тухайн гэрт нь байж тараад тэгээд lazy-д харамсалтайгаар тэр найзынх нь ах нь бэлгийн дарамт үзүүлсэн юм байна. Тэгээд яг үндэ lazy бол найзтай зүгээр хууртцсан найздаа хууртаад найзынх нь гэрт нь ороод тэгээд гэрт нь орсныхан дараа ах нь бол муухай зүйлийг одоо lazy хийсэн байхгүй юу. Тэгээд тэр зүйл нь lazy-г маш их айлгаад маш их одоо сэтгэл санааны асуудалтай болгоод тэгээд lazy байсан ганц зүйл нь те lazy-тэй хамт байсан ганц зүйл нь хоол болохоор ингээд хоолоо эцээрл байсан. Ер нь яг тэр үйл явдлаас хойш тогтмол ер нь маш их хэмжээгээр иддэг болж эхэлсэн. Тэгээд 6-7 настайдаа нэг 54 кг-тай байдаг байсан бол lazy-гийн хувьд бол 11 настай байхдаа 90 кг аль хизээний хүрчихсэн байсан. Тэгээд ер нь маш их сэтгэл санаагаар нөлөөсөн. Тэрүүхэн богино хугацаанд бас маш их хэмжээний жин нэмсэн гэдгийг бол харж байгаа. Мэдээж ойлгомжтой 11 настай 90 кг жинтэй тэгээд мэдээж өсгийнх нь хэрээр lazy-гийн жин нь ингээд нэмэгцээрлээсэн. Сургуульд бол сургуулийн нөгөө ялгарлан гадуурхаад сургуулийн бүүлид бол одоо маш хэмжээгээр өртсөн байгаа. Ингээд 18 наснда бол lazy-гийн биенжин 190 кг хүрсэн байгаа. Ахлах сургуулаа төгсөх үедээ. За ингээд 18 настай охин нь 190 кг болсон байхад мэдээж гэр бүлийнхэн нь бол маш их санаа зовоод ер нь бол lazy-гийн гэр бүлийнхэн харьцангуй тогтмол жинтэй ер нь харьцангуй хэвийн жинтэй хүмүүс байгаа хгүй. Тэгээд гэр бүлийнх нь яг нэг гишүүн нь л одоо маш их хэмжээгээр тогтмол хэмжээгээр жин нь нэмэгдээд бүр 190 кг хүрсэн учраас гэр бүлийн гишүүд нь ялангуяа аав ээж нь маш ихээр санаа зовоод lazy-г сэтгэл зүйчтэй уулзуулсан байна. Яг 18 настай байх үед нь. За энэ үед л lazy одоо гэр бүлийнхэндээ сэтгэл зүйчэд өөрийгөө одоо 10 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 настай байхад нь те ийм хэцүү зүйл тохиолдсон гэдгээ дүнгэж одоо тэр эмчтэй уулзсныхаа дараа хэлсэн юм байна. Гэхдээ тэр үед нь аав нь бол өөрт нь итгэсэн. Гэхдээ ээж нь бол тийм зүйл тохиолдсонд нь ерөөсөө итгээгүй гэсэн. 18-наас хүрээд lazy-гийн хувьд бол коллежид ороо. За коллежид орсноос хойш дотуур байранд амьдраад мөн л адилхан нөгөө хяналтгүй гэр бүлийнхэнгүй ингэж маш их хэмжээгээр идээд коллежид орсны дараа хэдхэн жилийн дотор 190 кг-аас 226 кг болтлоо жин нь нэмэгдсэн. Тэгээ жин нэмэгдээд мэдээж ажил хийх ямарч боломжгүй болсон. Эртэл байж байдаг болсон. 26 наснаас хойш. За ингээд 26 наснаас хойш юу хийж хэлсэн бэ гэхлээр интернетээр анх удаа feederism гэдэг нэртэй энэ нэг зүйлийг олж мэдсэн гинэ. Би ч гэсэн яг энэ анх удаа л lazy-г ярихт ингээд feederism гэдэг зүйлийн талаар ингээд сонссон. За feederism гэдэг зүйлийг юу н тайлбарлах юм бол заяа нэг юм тодорхой хэмжээний хоолоор ингэж дамжуулж авдаг нэг юм таашаал гэх юм уу. Үгүй энийг ингэж тайлбарлах юм байна. Feederism гэдэг зүйлийг хоёр хүн ингэж хийдэг заяа. Нэг тал нь feeder буюу хооллогч, нөгөөх нь feedy буюу хооллуулагч. Feeder хүн хин нэгэнд хоол өгөөд тэгээд тэр хүн авч өгсөн тэр хоолыг нь идж байгааг нь хараад, жин нь нэмэгдэж байгааг нь хараад тэгэж ингэж таашаал авдаг тийм хүмүүс байдаг гэж заяа. Тэгээ би бүр ингээд гайхаад тэрийг ингээд судлаад үзсэн чинь Strange Sex гэдэг нэртэй ийм бас TLC нэвтрүүлгийн ахаад нэг өөр төрлийн ийм шоун дээр энэ feederism талаар feederism хийдэг энэ хоёр хосын талаар нэлээд дэлгэрэнгүй ингэж харуулсан байсан. За Strange Sex гэдэг шоу бол ингээд жоохон насанд хүрэгчдийн ийм шоу баггүй юу. За яадаг шоу вэ гэхлээр өөр төрлийн зүйлээс ингэж те одоо бэлгийн таашаал авдаг. Олон төрлийн одоо хүнд ингэж таашаал өгдөг зүйлсийн талаар ингэж тайлбарладаг ийм цуврал нэвтрүүлэг байсан л та. Тэгээ энэнийх нь яг нэг дугаар дээр нь болохоор feederism хийдэг ийм хоёр хосын талаар харуулж ясан. Тэгээ тэр нэвтрүүлэг дээр бол юу гарч ийнэ вэ гэхлээр хоёр хос байгаа заяа эрэгтэй, эмэгтэй. Тэгээ эмэгтэй нь бол нилээн илүүдэл жинтэй, нилээн одоо те манай одоо нэвтрүүлгийн оролцогчид шиг хүмүүс байгаа. А нөгөөх эрэгтэй нь болохоро
ийм хооллогч өөрийгөө feeder те ингээд хооллогч гэдэг ингээд нэрлсэн заяа. Тэгээд тэр залуу болохоро тэр нөгөө эмэгтэйдээ одоо ингэж олон төрлийн хоол авч өгөөд маш олон төрлийн их хэмжээний хоол өгж хооллоод тэгээд нөгөө эмэгтэйн тэр хоолыг ингэж идж байгааг нь хараад жингээ нэмж байгааг нь хараад тэгэж ингэж таашаал авдаг. Нэг тийм сонин ийм ангийг би үзсэн заяа бүр lazy-гийн feederism гэж хэлснээс нь болоо. Тэгээд feederism гэдэг нь ер нь бол нэг хүн те нөгөөтгөө хооллоод тэгээд тэр хоол идж байгааг нь хараад таашаал авдаг нэг ийм төрлийн зүйлийг feederism гэж нэрлэдэг юм байна. Тэгээд lazy-гийн хувьд болохоор нөгөө нэг 26 настай да тий ажил төрлөө хаяад ингээд гэртээ ажилгүй байх үеэрээ feederism гэдэг зүйлийг интернетээр хамгийн анх олж мэдээд тэр feederism гэдэг зүйлийг хийж хэлсэн гинэ. Миний ойлгосноор бол залуучууд маш их хэмжээгээр ингээд lazy-д хоол авч өгөөд хоол явуулаад тэгэнгүүт lazy тэрийг ингээд камерын өмнө идээд интернет дээр тэр платформ дээр ч юм уу ингэж байршуулдаг заяа. Тэрийг нь залуучууд хараад нөгөө том биетэй эмэгтэйчүүдэд дуртай, махлаг миралаг эмэгтэйчүүдэд дуртай залуучууд чинь нөгөө хоол идж байгаа, өөрийнх нь хоолоо идж байгааг ингэж хараад амар гой сэтгэл үлдээгээд магтаал хилээд нэг ингэдэг нэг ийм юм байдгийн бэ заяа. Би бүр анх удаа сонслоо. Саанартаач гэсэн бас сонсгоё гэж бодоод бас өөр шоу хүртэл үзлээ. Тэг тодорхой хэмжээнд lazy өөрийнхөө идэх хоолыг олчжээ. Тэгээ нөгөө талаараа ингээд эрэгтэйчүүдийн маш ингээд анхаарлыг авдаг байсан. Маш гой өгнүүдийг авдаг байсан. Тэгээ сүүлдээ тэр нь lazy-д бүр маш их таалагдсан гэж хүртэл ярьжсэн. Тэгээд тэр strange sex гэдэг нэвтрүүлэг дээр болохоор сэтгэл зүйчд хүртэл байдаг. Тэгээд яагаад энэ хүнтэй ийм төрлийн зүйлээс ингэж таашаал авдаг вэ гэдгийг ингээд тайлбарлаж байсан байхгүй юу. Тэгээд энэ feederism-ийн талаар ярихдаа юу гэж хэлжсэн бэ гэхлээр feeder буюу тэр хооллогч хүн нь яг ингээд би энэ хүнд те хоол авч өгч гин би энэ хүнийг ингэж тижээж гин гэдэгтэй тэрнгээрээ ингэж өөрийгөө айгу хүчтэйг мэдэрдэг нөгөө нэг хооллуулагчтай ингэж хоол авч өгдөг ялангуяа энэ махлаг миралаг ийм хүмүүс болохоор өөрийгөө айгу юм хүчгүүд мэдэрдэг анхаарал халамж авах дуртай тийм учраас ингээд ийм нэг нь өөрийгөө ингэж хүчгүүд мэдэрдэг нөгөөх нь өөрийгөө ингэж хоол авч өгч байгаагаар хүчтэйд мэдэрдэг учраас ингээд ийм feederism гэдэг зүйл нэг иймэрхүү юм байд юмаа гэд сэтгэл зүйч нь ярьж ийсэн шүү. Би ерөөсөө яриаггүй манайхан заяа. Мэдээж тодорхой хэмжээнд lazy-гийн хувьд бол энэ feederism гэдэг зүйлийг хийж агаад дараа нь бол найз залуутайгаа уулзраад тэгээд энэ feederism гэдэг зүйлээ зогсоосон юм байна. Тэгээ энэ найз залуугийнх нь хувьд бол ер нь өмнө нь учирж исэн lazy-тэй танилцж исэн залуучуудаас шал өөрт нь бол дандаа юм сайн сайхан зүйлийг хүсдэг те гоё эрүүл байгаасай гоё хоол идээсэж гэдэг юм уу ингээд дандаа надад сайн сайхан зүйлийг хүсчээдэг учраас энэ найз залуу маань бусдаас үнэхээр өөр хүн үнэхээр намайг хайрладаг халамжилдаг тийм ч учраас lazy-гийн дотор ингээд нэг жоохон нэрэж ингээд гоё өөрчлөгдөөд нэрээ ч юм гой болоод те найз залуутайгаа эрүүл саруул амьдрах гэсэн ийм нэг хүсэл мөрөөдөлтэй бол lazy-гийн хувьд бол болоод байгаа гинэ. Мэдээж энэ нэвтрүүлэгт орсон зорилго нь доктор Навтай уулзах, ходоодод хариулах мэс засалд орох. За тэгээд ер нь lazy-гийн амьдралын те ер нэг гол ийм зорилго нь бол нэг сайхан бусад хүмүүс шиг сайхан дэлгүүр ороод өөртөө ингэж ерөөсөө санаа зовхгүйгээр байгаа байдалтаа ингэ санаа зовхгүйгээр нэг сайхан хүнсээ цуглуулах тийм хүсэлтэй гинэ lazy-гийн хувьд. Тэгээд доктор Нав эмчтэй уулзахтаа бол найз залуутайгаа найз залуугийнхаа эгчтэй явж байгаа. Найз залуугийнхаа эгчтэй явж байгаа шалтгаан болохоор эгчин жолоог нь барина. Найз залуу lazy хоёр нь хоёулаа ямар ч жолооны үнэлэхгүй юм байна. Lazy-гийн найз залуу нь бас яг тийм час хийсэн ирүүл бол биш. Гэхдээ одоо тийм оюун санааны хувьд биш шүү. Унаж татдаг. Ийм жоохон хүүхэд шиг ийм жоохон гинэндүү бас ийм өвчтэй. Тэгээ тийм учраас би угаасаа дүүтэйгээ хамт явах хэвээр. Дүүгийнхээ бас асран хамгаалагч нь юмаа гэд. Тэгээд lazy-гийн найз залуугийнх нь эгч нь одоо тэр хоёрыг харж хандаад ингээ жолоо бариад Хьюстон хот руу энэ хоёртой хамт явж байгаа. За тэгээд энэ гурван маань бол замдаа гарсан. Тэгээд замдаа явж байгаа үедээ мэдээж одоо хадам ихч бол бас манай бэр одоо ямар хүн болох ч байгаа юм те. Жохон ажиглал явна штэ. За lazy-гийн хувьд бол өмнөх оролцогчдуудаас бүр замдаа явж байхдаа амар ингээд ойр ойрхон тасралтгүй ингээд юм идэдсэн заяа. Гэл байсгээл нэг 3 минут толгоо дахиж нэг ууцтай юм гаргаж ирж идэл 3 минут толгоо ууцтай юм гаргаж ирж идэл тэгээ жоохон байж байгаа л зогсёо би өлсөөд байна гэл ингээл ер нь бол нэг юм байн замдаа ингээд маш их хэмжээний ойр ойрхон юм идээд тэгээд нөгөө маш их эзнээс болоод lazy-гийн гидсэн замдаа бүр амар өвдөөд тэгээ гівгинт бүр өмдөндөө ингээд түргэн авчдаг заяа. Найз залуугийнхаа эгчийн хажууд ингээд машин дотроо өмдөндөө бүр ингээд баачдаг заяа. Тэгээд эгч нь бол тэгээ жолоо барьж байгаа юугүй нэг газрын гадаа зогсоол тэгээд lazy найз залуудаа өө чи ингээд араас надаа шинэ өмд аваад ирээрээ гэл тэгэл 0 руу ингээд ороо авцсан. Тэгээд lazy-гийн найз залуу ч гэсэн ингээд сандраал араас нь нөгөө өмд тэгээд дотор хувц центрийг нь аваад ингээд араас нь орсон. Тэгээд эгч нь бол тэгэл ард нь өстэй lazy-г шоолоод маш ингээд инээгээд үлдчихэж байгаа нь бол харагдсан. Гэхдээ тэр найз залуугийнх нь эгч нь бол нэвтрүүлгийн багийнх нь юу гэж ярьжсэн гэхэлэр энэ бол ерөөсөө хайр биш ээ. Lazy бол ерөөсөө тэр манай дүүд бол ерөөсөө тийм хайртай хүн шиг
харагдахгүй байна. Зүгээр л lazy-д асарч хамгаалахтай ингээд асрагч хэрэгтэй байгаа учраас манай дүүтэй хамт байна. Манай дүү бол зүгээр ингээд асрагч нь болчихжээ гэдэг их чинь бол нилээн дургүй байсан. Ийм хүн одоо жингээ хасна гэж юу аах вэ гэсэн бодлыг бол ингээд тухайн үедээ нэвтрүүлгийн багийнханд их чинь бол ярьжсэн. За ингээд 5 өдөр замдаа ингээд ойрхон саатаад машинаас нь ч болоод lazy-гийн биеийн мууцнаас ч гэсэн болоод ингээд 5 өдөр явж иж Хьюстон хотод очиж доктор Нав эмчтэй уулздаг байгаа. За энэ үед бол lazy-гийн биенжин 268 кг. Мэдээж доктор Нав эмчтэй бол уулзсан. Эмчийн ер нь хэлсэн зүйл нь угаасаа жингээ хасаад ир. Жингээ хасахдаа 1200 өдөрт бол 1200 калорийн л хоолойд. Тэгээд дасгал хий. Тэгээд 2 сарын дотор гэхэд 22 кг хасаад ирээ. Хэрвээ чи 2 сарын дотор 22 кг хасаад ирэх юм бол би чиний хагалгаач нь хийж өгье гэж бол эмч нөгөө хилдэг үгээ хэлсэн байгаа. Хэрвээ чи 2 сарын дотор 22 кг хасаж чадахгүй бол баг ирээд хэрэггүй шүү. Яагаад гэвэл зүгээр л ирж жингээ үзүүлэхийн тулд 10 өдөр болж байгаа хгүй. Наашаа ирэх гэж 10 өдөр. Тэгээд буцаж явах гэж 5 өдөр. Ингээд хэрвээ чи жингээ хасаж чадахгүй бол баг наашаа ирээд хэрэггүй шүү гэсэн утгатай зүйлийг бол эмч хэлээд ингээд явуулдаг байгаа. Буцаал нөгөө гурав чинь ингээд 5 өдөр жолоо бариад ингээд өөрсдийнхөө амьдрдаг мужид бол ирсэн. Буцаж ирснийхаа дараа lazy-гийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэхлээр lazy-гийн найз залуу нь lazy-д сүй тавьсан. Энэ хоёр ингээд сүй тавиад удахгүй хурмаа хийхээр болдог. Тэгээ найз залуу нь бол те мэдээж доктор Нав эмчийн хөтөлбөрийн дагуу нөгөө найз охиныхоо жингийг хасахын тулд өдөр болгон хоол хийж өгж байгаа, өдөр болгон хамт дасгал хийж байгаа гэх мэтчлэн. За ингээд 4 сар өнгөрсний дараа lazy-гийн хувьд бол гэрээсээ доктор Нав эмчтэй видео кол хийж байгаа нь бол харагддаг. Тэгээ яагаад видео кол хийж байгаа вэ гэхлээр ер нь lazy-гийн хувьд бол 2 сарын дотор те ингээд 22 кг хасаад аль хэдийн эмчтэр очоод одоо хяналтандаа орох ёстой байтал бүр ингээд эмчтэй ч уулзахгүй, жингээж үзүүлэхгүй тэр чигтээ холбоо барихгүйгээр 4 сар таг алга болсон. Ингээд 4 сар өнгөрсний дараа нэг юм доктор Нав эмч lazy-тэй холбогдоод видео колоор бол ингээд lazy-тэй ярьж байгаа нь бол харагддаг. Lazy бол найз залуутайгаа одоо сүй тавьсан учраас бид хоёр бол ингээд хамт Хьюстон руу нүүгч байгаа эмчээ би одоо удахгүй танай хотод очих гэж байгаа гэдэг ингээд эмчтэйгээ видео колоор ярьсан чинь доктор Нав эмч бол шууд lazy-гийн өдөөс юу гэсэн бэ гэхлээр чи ер нь жин хасаагүй ирээд хэрэггүй. Чи юу жин хассан юм уу? Ирэхээсээ өмнө жингээ үзээрэй. Хэрвээ 22 кг хасаагүй ах юм бол би чиний хагалгааг хийж өгөхгүй шүү. Чи ер нь бол 22 кг хассан харагдахгүй л энэ да. Ер нь хасаагүй л энэ да. Бараг ирэх хэрэг байна уу гэсэн утгатай зүйлийг доктор Нав ингээд lazy-д хэлж байгаа хгүй. Доктор Нав эмч чинь яг ийм ёчтой, ийм үнэн үг хэлдгээрээ айгүй алдартай байхгүй. At your weight, body got the reserve that you don't need anything for a week or two. You're not gonna have anything gonna happen. But like I'm a little hungry. I didn't eat all day. But don't worry, you have eaten the food that belongs to next 3 years ahead of time, okay? You're not eating and you're gaining I don't want to get fat. malnourished either. Do you look like you are malnourished? Хэрвээ та нар доктор Нав гэд интернетээс хайгаад үзэх юм бол хэлжсэн тийм айгүй үнэн хэрнээ ёчтой нэг тиймэрхүү үгнүүдийг ингээд бүр стикер хүртэл болгоод ингээд гаргахад хивэлцэн байдаг. Тэгээд энэ зангаа мэдээж lazy хүртэл гаргаж ирсэн. Lazy ч бүр ингээд эмчтэйч зөвлөлтөөгүй, юутэйч зөвлөлтөөгүй, юу юугүй л ингээд ерөөсөө нүүн барина гээл очоод нөгөө газар амьдрах байраа хүртэл ингээд олцсон. Удахгүй Хьюстон хот руу явах гэж байгаа. Эмч бол lazy-г жингээ үзчихэд нүүгээрээ ингээд нэг ихтэй үнэхээр 22 кг хасаж чадаагүй бол нүүгээд хэрэггүй шүү гэж хэлсэн шүү дээ. Тэгээд lazy-гийн хувьд бол ойрхон бас өөртөө ойрхон нэг имлэг дээр очоод жингээ ингээд үзүүлсэн чинь 7 кг хассан байж таарсан. Хэдийгээр 7 кг хассан ч гэсэн ямар ч л байсан Хьюстон хот руу нүүя бүх юмаа зохицуулсан 7 хоногийн дараа ерөөсөө нүүхэд л бэлэн болсон байгаа учраас ямар ч л байсан Хьюстон хот руу хэдийгээр зорилгодоо хүрээгүй ч гэсэн нүүя гэд ингээд нүүхэр болдог. За ингээд дараа 7 хоног нь бол lazy болон lazy найз залуу хоёр хамтдаа нүүх өдрөө нь бол ирдэг. Тэгэд энэ хоёрыг нүүлгэж явах үеэр lazy-гийн сүмийнхэн найзууд гээд нэлээд сайн ингээд найзууд нь ирээд гэрийг нь нүүлгэж өгөөд lazy-гийн найз залуугийнх нь ихчин ч гэсэн ирээд ингээд lazy-г нүүлгэлцэж өгж байгаа. Тэгэд нүүлгэлцэж явах үеэр ингээд lazy чинь ингээд нэх амар босож яваад байж чадахгүй. Тэгэл бодон дээрээ ингээд суугаад бусад хүмүүс нь гэрийг нь ингээд нүүлгэлцээд байсан чинь ихчин lazy-д бүр айгу уурлаад бусад хүмүүстэй гэр орны чинь нүүлгэлцээд хахад чинь чи ерөөсөө юу шийхгүй маа гэд lazy-г ингээд нэлээд шүүмжлээд заяа. Тэгсэн чинь lazy ингээд те өө өчтөр ороод жонгаа ингээ хуцас сунараа багалсан би өстө чадлынхаа хэрээр тусалж ийн гэд. Ингээд энэ хоёр бол аяллаа эхлэхээс ахуулаад ерөөс ингээд хэрэлдээд хэрүүлэр ингээд аяллаа эхэлчихэж байгаа. Тэгээ явж явах үедээ lazy болон тэр lazy-гийн найз залуугийн ихчийн хэрүүл нь бүр баг багаар ингээд томорсоор л байсан. За ер нь lazy-гийн найз залуугийн ихч нь бол нилээн юм токсик зантай. Ер нь бол lazy-г ингээд айгүй юм өдөөн хатгаад муухай үгээр ингээд ойр ойрхон хилээд байсан заяа. Тэгээ lazy болохоор те ингээд жоохон өөрийгөө өмөөрөөт ч юм уу ингээд өөдөөс нь юм хилэнгүүд нөгөө ихч нь бүр ингээд амар уурлаад бүр ингээд улам
улмал ингээд ордуулад байсан. Тэгээ хэрвээ Лейси ингээд үгийг нь сонсоол ингээд тэр муухай хэлж байгаа үгнүүдийг ингээд сонсоол яваад ах юм бол нөгөө үгнүүдээ хэлээл заяа хэлээл чи өстой ийм тиймстэй тарган бүдүүн Лейсиг бүр үнэхээр хэлэхгүйгээр хийсэн. Бүр тарган бүдүүн гэмээ яамаа бүр хэлэхгүй хараалаар доромжилсан заяа. Тэгээд өөрийгөө ингээд өмөрөөд өөдөөс нь хэлээд ах юм бол ингээд бүр уурлаад байдаг. Тэгээ ингээд хэлэхгүй байгаад ах юм бол ингээд хилээл нөгөө нэг муухай өгнүүдээ ингээд хилээл идэг заяа. Лейси чинь тэгээ чи ямар хэцүү юм бэ? Бүр ингээд сүлд амар чиний энэ муухай энэ энергистэй чиний энэ муухай хэрүүлээс ядарч ийна гэсэн чинь их чинь бүр амар уурлаад заяа. Чи яхаараа ядардیں۔ Би одоо хамаг ажлыг хийж ин тэгээ би жолоог нь барьж ин. Ингээ хамаг юм хийж ин. А чи болохоро идэл уйлаад ийм л юм ингээ хийж ин гэд. Үнэхээр замдаа бол Лейсиг маш олон удаа уйлуулсан. За ингээд 5 өдөр замдаа явж байгаа шүү дээ. Жолоо бариад явж байгаа. Энэ 5 өдрийнхөө хамгийн сүүлийн өдөр ерөөсөө Хьюстны дөнгөж наанах нь очоод энэ хоёрын хэрүүлбэр маш амар болдог заяа. За энэ хоёрын хэрүүл бол юунаас болсон бэ гэхлээр ер нь бол замдаа угаасаа унаа нь саатаад, машин нь саатаад, Лейсигийн биеийн ч гэсэн муудаад, хоорондоо хэрэлдээд доктор Нав эмчтэй уулзах цагаасаа ахаад хоцорчдөг. Тэгээ Лейсигийн найз залуугийн их чинь найз залуу ч гэсэн өө заа ингээ гуруулаа угаасаа эмчтэр очих цагаас хоцорчлоо. Тэгээ хідүүлээ яшиг хоцорсон юм чинь цагтаа очиж чадахгүй нэ гэд эмч рүүгээ залгаад хилчхээ. Дамжуулчихаа гэсэн чинь Лейси болохоор хэлж байгаа хгүй. Өө би өмнөх одоо 2 дахь оролтон дээр бас адилхан ахаад ингээд эмчтэр очиж чадаагүй учраас би ахаад ингээ цагаа хойшлуулах хэрэгтэй болчлоо. Гэ Лейси тэгж байгаа хгүй. Тэгсэн чинь Лейсигийн найз залуугийнх нь их чинь бүр амар уурсан заяо. Чи 2 дахь удаага эмчийнхээ үзлийг хойшлуулж байгаа юм уу? Энэ чиний 2 дахь удаа ч юм уу? Чи яагаад өмнөх одоо эмчийнхээ үзлэгтээ яваагүй юм? Чи өстө худлаа хэлсэн байна. Бидэрт худлаа хэлсэн байна гэ заяо. Ер нь бол Лейси доктор Нав эмчтэй ерөөсө холбоо өнтер барихгүй тэр чигтээ ингээд алга болсон шүү дээ, тий? Одоо эмчтэй очиж уулзаагүй. Ерөөсө эмч маань ингээд миний хагалгаа хийх эсхийг шийдээгүй гэдгийг ерөөсө эгчтэй болон найз залуудаа хэлээгүй юм шиг байлаа. Тэгээ миний ойлгосноор болохоор Лейси яг ингээд 22 кг хасаж чадаагүй, зорилгодоо хүрээгүй. Тэгээ тэрнээсээ болоод шантраад айгаад гэх юм уу одоо ингээд доктор Навтай уулзч чадаагүй юм шиг байгаа заяа. Тэгээ доктор Нав эмчтэй нөгөө өмнөх видео кол интерээр яриад ингээд энэ одоогийн уулзалтыг товолсон чинь тэр товлолтоос ахаад хоцорсон. Тэгээ тэрнээс нь болоод их чинь ингээд уурлаад байгаа байхгүй юу. Тэгээ яг үнэндээ их чинь Лейсигийн найз залуу хоёр болохоор очоод ерөөсөө шууд хагалгаанд ороод тэгэл ерөөсөө шууд ингээд сайхан болно гэд ингээд ойлгоцсон. Гэтэл яг үнэндээ Лейси эмчтэйгээ зөвлөлдөөд хагалгаанд орох эсхэж мэдгүй тэрийгээ ч ерөөсөө ярилцаагүй. Эмчийнхаа үзэлгээс хоцроод эмчийнхээ үзлийг ингээд өөрөөсөө болоод ингээд хойшлуулад яваад байсанд нь бас Лейсигийн тэр найз залуугийн их чинь ууралсан юм шиг байлиг. Ямар муухай худалж хуурамч амтан бэ гэж бүр Лейсиг ч амар муухай үгээр хилээд заяа тэр хэлж байгаа үгнүүд нь бүр 2 үг хилээл хараад тэгээ сүүлдээ бүр их чинь ингээд солиороод өстэй. Чи миний дүүд юу хийж өгсөн? Чи миний дүүд юу хийж өгч чадах юм аадах юм. Өстэй тоо хоёр хоорондоо бүтэхгүй гэ заяа бүр сүүлдээ амар юм болоод. Тэгээ их чинь бол ингээд замдаа нэг шатхуун түгээх газрын гадаа нь зогсоод дэлгүүрийн гадаа шатхуун түгээх газрын гадаа зогсож явахдаа хоорондоо найз залуу нь Лейси хоёр бол хоорондоо ярилцсан. Гэхдээ найз залуу нь бол ихчээсээ хамаагүй дээр Лейситэй маш эвтэйхэн ярилцсан. Найз залуу нь бол тэгээ Лейси юу гэж хэлдэг вэ гэхлээр би бол чамд хайртай. Би бол чамд үнэхээр хайртай. Тийм ч учраас ингээд чамтай хамт явж гин. Гэхдээ чи бид хоёрын одоо энэ үерхэл энэ гой хайрын дунд бол ерөөсөө худлаа зүйл байж болохгүй шүү. Худлаа зүйл байгаль юм бол те энэ ерөөсөө ингээд утга учиргүй болно гэд энэ хоёр ч ингээд айгүй хөөрхөн хоорондоо ярилцаад хоорондоо чигтэйхэн үсэлцээд ингээд машиндаа орсон. За машиндаа орсныхан дараа болохоор Лейси за би гэлс ингээд 0 орчоод ирья. Гэлс ингээд 0 орчоод ирье гэж явсан хооронд нь Лейсигийн найз залуутай их чинь ингээд ярилцж байгаа байхгүй. Их чинь бол те дүүдээ юу гэж хэлсэн бэ гэхлээр наад Лейси ч угаасаа жингээ хасаж чадахгүй. Наадах ч угаасаа бүр ямар ч ирээдүйн алга те ийм заваан байлаар иддэг уудаг өстэй ийм хүн жингээ хасаж чадахгүй. Хэрвээ чамд Лейси нэг л муухай зан гаргах юм бол шууд чи одоо Хьюстонд амьдрахгүйгээр явна шүү. Хэрвээ одоо Лейси чамд худлаа хэлэх юм бол өстой юу ч болоогүй юм шиг орхиод явна шүү. Өчиг ингээд үгээ бүр ингээд нилээн юм удирдаад сурцсан заяа. Ингээд чи ойлгосноо өстой тийм байхгүй шүү. Ерөөсөө явна шүү заа юу гэл ингээд дүүдээ хэлж байгаа хгүй. Тэгээд дүү нь бол мэдээж ихчийн үгийг сонсоод ингээд Лейси 0-оос орж ирээд машиндаа суугаад энэ гурав ингээд цаашаа хөдөлж байгаа. Цаашаага замдаа явж явах үедээ Лейсигийн найз залуу нь яг ихчийнхаа юу гэж хэлсэн бүх үгийг Лейсид давтаж хэлдэг. Энэ хоёр ч уулан дээ машин суухаасаа өмнө айгүй хөөрхөн хоорондоо ярилцаад айгүй дайжгүй байсан шүү дээ. Тэгээд машинда Лейси ингээд буцаад ороод ирсэн чинь шууд Лейсигийн найз залуу нь ихчийнхээ хэлсэн бүх үгийг Лейси давтаж хэлж байгаа байхгүй. Хэрвээ чи надаа муухай зан гаргах юм бол нэг л худлаа хийх юм бол нэг л муухай зан гаргах юм бол би чамайг орхиод явна шүү. За юу чи ойлгосноо. Хэрвээ чи надад нэг л таалагдахгүй зан гаргах юм бол би чамд өгсөн бөгжөө бараг буцаагаад авна шүү энэ тэргээл. Ерөөсөө хэдхэн минутын өмнө байсан хүн одоо ингээд Лейси рүү ингээд амар уурлаад үг мүгэ хэлээд өстой би бөгжөө буцаагаад авчин шүү. За юу ойлгосноо гэд ингээд уурлаад хэлдэг заяа. Тэгээд Лейси бол тэ мэдээж ингээд өөрийгөө тайлбарлаад би ингээд мөнгөгүй байсан юм аа. Би ингээд эмчтэй өмнө нь ингээд ярьсан байсан юм аа. Тэгээ ингээд би танай дүүд хайртай штэ. Би чамд хайртай штэ гэл ингээд чатахаараа өөрийгөө ойлгуулах гад ингээд
ингээд яриад байгаа байхгүй юу. Тэгэж ярих тусмал их чинь бүр ингээд улмал орилол, улмал муухай үгээр хараагаад байсан заяа. Хүн сонсгон арга үгнүү тэгэл маш олон хараал те. Өстэй нэрээ яадаг ийдэг чи өстэй чадахгүй яасан ийсэн. Тэгээд байсан учраас Лейсигийн биеийн бүр ингээд сүулдэ өвдөд уучлаарай би бүр ингээд үнэхээр чадахгүй нэ зүгээр ингээд замын хажуу зогсчих дөхүү гэд ихчээс нь гуйгаад. Тэгээ их чинь бол те өстэй нэрээ нөгөө хараалаа урсгасаар байгаа замын хажууд ингээд зогсоод машинаасаа гарч бууж ирэнгүүтээ Лейзи рүү бүр ахиж орлоод заяа. Би өстэй чамайг алчиж чадсан шүү мүү гейм нь. Чи өстэй унтчихад чинь би чамайг алан мална гэл амар юм яриад заяа бүр ингээд солиорлын түвшинд хүрээд нөгөө нэг хэрүүлнэ. Дээрээс нь Лейсигийн найз залуу бол ерөөсөө их чигээ тэгэж муухай үгээр хэлж яхад Лейси рүү улам ингээд уурлаад байсан. Лейси чи ингээ яага худлаа хэлсэн. Чи өстэй нэрээ ингэсэн тэгсэн гэдэг ингээд. Тэгээд Лейси бүр сүулдэ болохоо байгаад их чинь бүр сүулдээстэй чамайг алан талан унтчихад чи янз бүр болгоно гэдээсэн учраас Лейси айгаад тэр хоёрыг ингээд явцсан хооронд нь машиндаа ингээд сууж явахдаа цагдаа дууддаг заяа. Тэгээ цагдаа дуудаад сайн байна уу би ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаамаа. Манай X найз залуу гэж хэлсэн заяа. Манай X найз залуугийн их чинь ингээд жолоо барьж явж байгаад намайг одоо юм хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зам дээр үлдээчлээ. Тэгээд би ингээд хаашаачгүй ингээ хамаг юмтайгаа үлдчихлээ. Та нар намайг ингээд ирээд аваач тусуулаач гэд. Тэгээд хитгэн минутын дараа мэдээж ингээд цагдаа нар тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүн ингээд зам дээр үлдээчлээ гэхээр чинь тэгэл хамаг хаваарын хамаг хүмүүс л хүрээд ирнэ штэ. Цагдаа нар ирээд ихчтэй нь уулзаад чинь их чинь баас амар уурлаад ингэж 5 хоног өстой жолоо бариулаад замд яваад бүр хамаг юма хийлгэжсэн аа ингээд ч өстой нэрэ цагдаа дуудчихлаа гэд амар л бүр улам амар уурлаад тэгээд Лейсигийн найз залуу ихч хоёр нь яваад өгдөг. Тэгээ Лейси бол хитгэн цүнхтэйгээ өөрийнхөө авч чадах хитгэн хэрэгслүүдээ ингээд аваад цагдаа нартай үлддэг. Тэр ороондоо бол Лейсигийн хувьд өөр газар аюулгүй газар очиж хоноод маргааш нь доктор Нав эмчтэй ирж уулздаг байгаа. Тэгээд эмч гэсэнтэй ингээд юу болсон бэ? Яасан бэ? Нөгөө найз залуу чи юу болсон бэ? Гэт ингэсэн чинь ийм зүйл боллоо эмчээ би ингээд найз залуугаасаа салцсан. Тэ ингээд хөөсөнд нөөж ирэх гэсэн чинь ингээд нэг иймэрхүү юм болчлоо гэд хамаг юм эмчтэй бол тайлбарлаж хэлээ. Тэгээд эмч нь бол тэ чи энэ нэг сарын хугацаанд ингээд алга болчоод дөнгөж 5 кг-ыг хасаж ирсэн байна. Яаж иж байгаа л 22 кг-ыг хасаад ирээ. Тэрний чин дараа би ходоодын чин тарих хагалгаа хийгээд өгөө гэж бол эмч хэлээд ингээд явуулдаг. За тэгээд эмчтэй уулзсны дараа мэдээж тэ жингээ хасгаас өөр арга байхгүй гэдгийг ойлгосон. Одоо л хичээ. Одоо л өстэй те хамаг юмасаа саллаа, найз залуугаасаа саллаа, баг гэр оронгүй болохоо шахлаа гэд ингээд Лейсигийн хувьд бол эмчтэй уулзаад ингээд гардаг байгаа. Эмчтэй уулзсныхаа дараа өөрийнхөө найз залуутайгаа дахиж нэг удаа уулзаа. Тэгээ энэ хоёр бол албан ёсоор камерын өмнө бие биедээ одоо ингэж хоёлаа салья үерхлийг одоо зогсооё гэж бол хэлсэн байгаа. Энэ хоёр бүр үнэхээр бие биедээ уулна хайртай. Гэхдээ Лейсигийн найз залуугаасаа хүсчихсэн зүйл нь болохоор их чинь ингээд муухай үгээр хилээд илдвэр харааж ахт нь ядаж ингээ ганц удаа миний талд зогсоод миний талд байсан бол гэж бол Лейсигийн хувьд бодож байгаа юм байлээ. Тэгээд хэдийгээр би энэ залууд ингээ хайртай ч гэсэн намайг ингээд муухай үгээр хилж явах үед намайг муухай үгээр харааж явах үед миний талд байж чадахгүй хүнтэй цаашдаа байж чадахгүй гэд ингээд энэ хоёр бол албан ёсоор салдаг аа. Тэгээд найз залуун ч гэсэн салаад уйлжсэн, Лейси ч гэсэн ингээд салаад энэ хоёр талд нэлээд эм орсон. Тэгээд найз залуугийнх нь их чинь болохоор те өө өстэй нэрэ бити харамс энэ угаасаа чамайг асрагч болгож л ашиглаж байсан өстэй нэрэ битгий санаа зов гэл дүүгээ ингэж өмөөрөөл тэгэл аваад явж байгаа харагдсан. За Лейсигийн хувьд бол буцаж өөрийнхөө амьдарч байсан мужтаа ирээд гэхдээ тавилга энтриг нь бол нөгөө Лейсигийн найз залуу хуучин X найз залуу нь бол хаана аваачаад хайцсан нь мэддэхгүй. Тэгээд Лейси нэг мэдсэн чинь л ингээд бүх юмгүй болцсон заяа. Ерөөсөө хаалгаа чих боломжгүй, найз залуугүй, гэр оронгүй ингээд нэг л мэдхэд ингээд юучгүй болцсон. За ингээд дахин 1 сар өнгөрсний дараа бол ашгүй Лейсигийн амьдрал нь яг ингээд буцаад хэвэндээ орсон. Буцаад нөгөө тавилга энтрээ бүх юмыг нь сүмийнхэн найзууд нь ингэж олж авчирсан гинэ. Найз залуугаас нь авчирсан юм уу? Хаанаас олж авчирсан ямар ч л яасан сүмийнхэн найзууд нь бол Лейсигийн гэрийг нь буцааж ингэж тогтчуулаад гэр орныг нь ингэж гой болгож өгөө. Тэгээ Лейсигийн хувьд бол нөгөө нэг 22 кг хасахын тулд ходоодоо тайруулах хагалгаанд орохын тулд ингээд хоолны дэглэмээ үргэлжлүүлээд хичээнэ гэд ингээд байж байгаагаар энэхүү нэвтрүүлэг маань албан ёсоор дуустдаг байгаа. За тэгээд Лейси бол нэвтрүүлэг дууснаас хойш ямар сонин сайхантай байна вэ гэх юм бол 22 онд энэ нэвтрүүлэг бол засагдчихсэн гэхээр 2023 онд Лейсигийн биеийн жин бол 213 кг буюу бараг 50 кг-аар багассан гэсэн мэдээлэл бол гарч ирсэн. За тэрнээс хойш ерөөсөө Лейсигийн биеийн жин одоо хассан уу нэмсэн үү гэдэг нь бол ерөөсөө ингэж нийтэд ил болоогүй. Гэхдээ нэг мэдээлэлээр бол Лейси ерөөсөө доктор Нав эмчтэй ахиж ингэж уулзаад ахиж хагалгаандаа бол ерөөсөө ороогүй. Ходоо тариулах хагалгаа бол ерөөсөө хийлгээгүй юм байлээ. Тэгээд одоогоор бол Лейси яг ингэж харагдаж байгаа. Гэхдээ энэ бол Лейсигийн өнгөрсөн жил яг Instagram дээрээ постлсон хамгийн сүүлийнх нь зураг нь бол байсан. Тэгээд Лейси бол ходоодны хагалгаанд ороогүй. Өөрөө бас тодорхой хэмжээнд ингэж хассан юм байлээ. За тэгээд өнөөдөр та нартай ийм одоо
Хоорондоо бага зэргийн ижил төстэй гэхдээ бас жоохон сонирхолтой байж чадах болов уу гэж бодсон хоёр оролцогчоо та нартай ярьж өглөө. Мэдээж энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Та нар маань subscribe-а дараад, лайка дараад, комент хэсэгт бас сэтгэлээ үлээгээрэй. Энэ хүртэл үзсэн та нартай маш баярлалаа. Баяртай.